За сайн байцгаана. Өнөөдөр мөнгөний тоонлохын онлайн сургалтынхаа 2 хоногийн танилцуулгыг энд ярив. Яг тэр хүмүүс надлаа хувь чадаагүй бичиж чинь тий. Тэгээд энийг эхнээс нь гой тайлбарлаад яагаад энийг хийх гэж байгаа, юу сурч мэдэж болох вэ гэдгийг танилцуулаад явчихъя. За. За мөнгөний тоонлохын 2 хоногийн онлайн сургалт. Ер нь тоонлохоогоос юу мэдэж авч болдгоо гэхээр миний хийдэг тоонлохын арга бол од гэдэг нэртэй ийм арга байгаа. Тэгээ Оросын одоо тоон зурхаан номер 1 сургууль гэж байдаг. Кристина Егазаровагийн. За тэр сургуульд сураад би яг энийг мэдчих авсан. Одоо энийг ингэж яг мэргэжлийн төвшөнд өөрөө ингэж хийгээд хүмүүст өгöd явдаг. За энэ од арганаас юу мэддэг вэ гэхэд та өөрийн цаанаас төлөхөөс ирсэн авьяас чадвар. За оюунлаг чадвар, ураг удамдаа юу хичээсэн. За мөнгө ажил мөнгөтэй холбоотой бүх зүйлийг тоон зурхаанаас харж болдог. За мөн харилцааны тухай мэдж болдог тийм бид нар хүний нийгэмд амьдардаг учраас хүнтэй харилцаа аюул чухал гэдэг. За энэ дээрээс хосын харилцаа. Тэр энэ харилцааны тухай аюул чухал гэдэг. Хажуудлын өмнө ялгаад надад ямар тохирох уу гэх юм те. Энэ бүхэнд энэ аюул хэрэгтэй гэдэг. За тэгээд эрүүл мэндийн хэрвээ та эрүүл бол ямар зүйл дээр анхаарах ёстой. Хэрвээ та өвчтөй байх юм бол юунаас болоод ийм өвчин тусдсан байж болох уу? Энийг тэгвэл яаж засч чангаах уу гэдэг тал дээр зөвлөгөө өгдөг ийм мэдээллүүд гарч ирдэг. Үүн дээр нэмээд хүмүүсийн надаас их асуудаг асуулт бол мөнгөний зурхаан дараа сүнсний ажил, сүнсний зорилго, амьдралын зорилго гэдэг. Тэгвэл энийг тоогоо гаргаж ирж болдгоо. За. Тэгэд энэ 2 өдрийнхөө сургалтаар яг юу бид нар сурч мэдэх гэж байгаа вэ гэхээр хамгийн түрүүлээ төрсөн өдрийн онцлог гэдэг тухай мэдж авна. 2 өдөртэй. Эхний өдөр нь энэ зүйлийг мэдж авнаа. За төрсөн он сар өдөр мөнгөнд ямар нөлөөтэй байдгийг. За тэгээд саяны үзүүлсэн өөрийн зурхаан одыг бид нар өөртөө бодож сурна. За ингэж сурчаад тэрний дараа мөнгөнийхөө зурхааг бодож болсуулнаа. За тэгээд мөнгөний зурхаа гаргангуудаа энийг бол манай аргаар бол мөнгөний гурвалжин гэж нэрлэдэг. Мөнгөний гурвалжин дээр байгаа тоонуудаа олоод тэгээд тэр тооноос бид нар юу мэдэж авч болох вэ гэхээр миний мөнгөн дээр ажил мөнгөнд нөлөөлдөг сайн талууд би ажил мөнгөн дээр одоо ямар байж болох юм? Надад ямар боломжууд байгаа юм? Нэг олоод мэдчихнэ. Тэгвэл сул тал нь ямар сул тал байгаад байгаа юм? Тэгээд тэргээ мэдчихнэ. За энэ сул талууд нь амьдрал дээр тэгвэл надад яаж өрнөд байгаа гэдгийг эндээс мэдэх боломжтой. За ингээд мөнгөн дээр гаргадаг алдаанууд, одоо мөнгийг багасгадаг алдаанууд, мөнгийг нэмдэг ажил мэргэжлүүд ингээд зөвлөмжүүдтэй. За энэ болгоныг ингээд мэдээд авах нь аягүй чухал гэдэг. Надаас хүмүүсийн хамгийн их хэлэгдэх зурхаа бол мөнгөний зурхаа байдаг. Тэгээд би өөрөө 1 цагийн онлайн уулзалттайгаар өөрөө бүгдийг бодоод энийг хүмүүстэй тайлбарлаад ингээд хамтдаа ярилцах. Энэ ярилцлага бол миний 250 сая төгрөгийн үнэтэй байдаг. За гэтэл одоо энэ мөнгөний марафон гэдэг 2 хоногийн сургалтнаас энэ миний энэ өгдөг мэдлэгээс та хэд маань ингээд авах боломжтой. Энийг мэдээд авах боломжтой. За өөрийн одоо төрсөн өдрийн давуу тал, мөнгөний гурвалжингийн давуу тал, төрсөн өдрийн сул тал ямар авьяастай ирсэн, авьяас маань сул ингээд сайн талтай юм чинь мэдээ сул талтай шүү дээ. Авьяас байгаа юм чинь сул тал байгаа. Тэрийг мэдээд авчих юм бол тэрийг ингээд хүн илүү сайн тал руугаа засаад явах юм боломжтой. Тэгэд түл тэр ирсэн авьяас чадваруудаас чинь аль нь мөнгө болж надад орж ирэх юм бэ? За мөнгөн дээр бид нар яагаад ийм олон хүмүүс мөнгөний зурхаа хийлгээд мөнгөний талаар мэдэж авъя гэж боддог вэ гэхээр бид нар хүний нийгэмд амьдарч байгаа мөнгө гэдэг юм бас ашаад зүгтаахгүй. Мөнгөөр бид нар байр орон, хоол хүнс, хувцас хунар гэд аюулгүй байдлын наазахын хэрэгцээг бид нар мөнгөөр худалдаж авч байгаа. Тийм учраас энэ үнэхээр чухал. За мөнгө хэрэггүй гэж боддог тоонууд байдаг.
Тэдгээр тоонуудад ч гэсэн мөнгө хэрэгтэй л байгаа. Мөнгө чухал гэдэг тоонууд байдаг. Тэдгээр тоонууд бол мөнгийг бүр илүүтэй энэ бол амьдралын зайлшгүй нэг хэрэгцээ юм а гэдгийг ойлгоцсон биш үү. Тэгэхээр тэртээ тэргүй биднэрт мөнгө гэдэг юм хэрэгтэй чухал юм чинь. Тэгвэл би ямар ажил хийгээд юу хийхээр энэ надад өөрөө ороод ирэх юм гэдгийг мэдээд авчвал амар үсттэй. Яагаад тэгэхээр бид нар ингээд нөгөө яг мэрэгжил сонгохдоо аюу залуухан бидгтээ 17-18 мэрэгжил сонгодог. Тэгэнгүүт чинь өөрийнхөө юу хийхээ мэдэхгүй ойлгохгүй аав ээжийн зөвлөснөөр альсвал нэг хүний гоё харагдсан юм ач юм гээд өөрийн сонирхолгүйгээр юм сонгоод тэгээд за сонгоцсон юм ч одоо энийг л хийж хийгээд аюу олон хүмүүс тэгж одоо тэгээд нэг 40 гараад 35 хүрээл би юу нэндээ дургүй юм шиг байна. Би ингэж яах вэ гэд яг ийм асуултын хариултан дээр ирдэг байхгүй юу? Би өөрөө бас яг тэгжсэн болохоор энийг аюус ойлгоод. Тэгэнгуутаа энэ асуултын хариултыг маш олон талаас ингэж хайж эхэлдэг. За би 2021 оноос 2025 он одоо ч гэсэн хувь хүний хөгжлөөр явж байсан. Ер нь 19 20 онд сэтгэл хөдлөлд ороод 20 оноос өмнө 10 жил 8 жил гэртээ суудсан юм байсан. Тэгээ 8 жил гэртээ суухад өмнө нь бол удирдах ажил хийдэг. Тэг авьяастай одоо мэдлэгтэй юм хүн байлаа. Тэгэд гэртээ суугаад хүүхдээ хараад ингээд 8 жилийн дараа болоод ирсэн чинь өөртөө ихтгэлгүй юм хүн болцсон байсан. За тэгээ мөнгөний марафон сургалтын маань төлбөр нь 35 мянган төгрөг. Энэ QR кодоор бичээд мөнгөө тушаад ороод ирээрээ. За хувь чат бичээд ороод ирээрээ. Тэгээ Facebook утган дээр нөрөөхө Facebook-ыг бичээрэй. Тэгэхээр би ингээд Facebook-оор ч олоод нэмээд явах боломжтой. За тэгээд би чинь өөрийгөө хальт танилцуулчих. Тэгэхээр ямар хүн гэж цухаа хийгээд ингээ яриад байна. Тэгэхээр ер нь бол би эдийн засгийн мэргэжилтэй хүмүүнлэгийн ухааны их сургууль, удирдлагын академи, санхүү эдийн засгийн их сургуулийг бол санхүүгийн менежментээр ер нь төгссөн магистрийн зэрэгтэй ерөнхийдөө байгууллагын санхүү мөнгийг бол аягүй сайн авч явдаг. Тэгээд удирдах түвшний ажил хийдэг гэсэн. За 2020 онд сэтгэл хөдлөл гэдэг зүйлд орсноос хойш юу болоод байгаагаа юу ойлгоогүй. Тэгээд 22 онд сэтгэл хөдлөл байсан юм байна гэдгийг арайж мэдсэн. Тэрнээс хойш сэтгэл гэдэг юм хүний биеийн эрүүл мэндээс баг илүү чухал үүрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгоод сэтгэл судлалын сургуульд одоо Оросын холбооны улсад бол суртгаа, онлайнаар суртгаа, тэгээд магистрантад суртгаа. За 21 оноос хойш хүний хөгжлөөр яваад одоо дасгалжуулалтын академи энтерпренeur ментор болсон. Тэгээ 22 оноос эхлээд хүнтэй ажиллаж эхэлсэн. Одоо ингээд 3 дахь жилдээ хүнтэй ажиллаж явж байна. Одоо 26 он 4 дахь жил маань болно. Тэгээд ер нь Реки гэдэг юм даа дуртай. Тэгээд бүр 2011 онд Реки авсан байсан. Энэ жил 3 дугаар банга аваад тэгээд 3 дугаар авахаар Реки мастер гэж болт юм бэлээ. Тэгээд энэ бол миний амьдралд ингээд маш одоо хэрэг болсон зүйлүүдийн нэг ингээ маш талхаж явдаг зүйлүүдийн нэг. Тэгээд түрүүний ярьсанчлан Оросын холбооны улсын номер 1 Тонцфа сэтгэл сургуулийн төгсөгчөө. Тэгээд би нэг бол би Оросын холбооны улсын Кристина Егизарова гэдэг хүнээс сурсан. Instagram дээр 2.2 дагагчтай сургуульд нь 50 мянган хүн сураад төгссөн ийм маш мундаг сургууль байдаг. Тэгээд өөрийнхөө сурсан мэдснийг би хүмүүст ингэж хийж өгдөг. Тэгэд энэ юм төлбөртэй байдаг. За тэгээд яг миний ингээд энэ хүмүүст хийж өгдөг мөнгөний зурхаг та хэд маань өөрөө ингээд зах цухаас нь ч гэсэн ингээд миний хийж өгдөг зурхаг зах цухаас нь ч гэсэн ингээд яг надаар ингээд 250 мянган төгрөг төлөөд хийхгүй өөрөө хийгээд мэдээд авах боломжтой. Өөрийнхөө хийгээд авах боломжтой. Эргэн тойрныхоо хүмүүс хийгээд авах боломжтой. Бас сонирхсан бусад хүмүүст төлбөртөөр энэ мэдлэгийг яг 2 хоногийн сургалтанд орж ирсэн хүмүүстэй энэ зөвшөөрлийг өгч байгаа. Тэгэхээр орж ирээд өөрийнхөө зурхааг ойлгоод гэрийнхэнтэй хийж өгөөд бас хүмүүс төлбөртөөр хийж өгөөд энийг мэддгээ баттгаад аваарай. Зүгээр сонсоод өнгөрүүлдэг марчдаг хүмүүс хийгээд яриад эхлэхэд энэ мэдлэг яг таны мэдлэг болоод баттай үлддэг шүү. За тэгээд энэ сургалт маань 11 сарын 29-30-ны өдөр буюу яг энэ одоогийн хагас бүтээсний өдрүүдэд онлайнаар болно. Тэгээ ороод ирээрээ манайхаа тэгээд хамтдаа ийм сайхан зүйлийг сурцгаая. Гэт энэ хүртэл анхаарал тавьж үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай. Удахгүй уулзъя хэдүүлээ.